Сайн байцгаана уу? Эргээд тавтаа морил Орос улбаны улсад бас саяхан гэж хэлж болохоор 2019 онд үлдэгдсэн нэгэн гэр бүл тохиолдсон маш аимшигт харамсалтай гэмт хэргийн тухай ярих болно. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өглөө Орос улбаны улсын Патрик гэх нэг жижигхэн тосхонд энгийн л нэгэн сайхан өглөө болж исэн. Өсвөр насны Даниэл гэх хүүд утасны дуудлагаар өглөсгөрсөн байгаа. Утасны цаанаас найз нь маш айсан сандарсан байдалтайгаар Даниэл чи яг одоо Тиморын гэрлөө очиод зүгээр байгаа эсхийг нь шалгаад өгөөч. Тимор над руу шүнжэнгөө сонин voice message текст мессеж хоёр явуулсан байна. Чи яг одоо гараад очиод шалгаарай. Тэгээд над руу эргээд хэлээрэй гэсэн маа. Мэдээж Даниэл хүү нойрмог байсан ч гэсэн яаран босоод хувцас өмсөж эхэлсэн. Хувцас өмсөд Тиморын байшин руу алхаж байхдаа Даниэлийн толгойд орж ирсэн хамгийн ихний бодол. За Тимор эморсын бэлгүү дээ. Эморол эсвэл уучаал тэгж янз янзын мессеж бичсэн байж магадгүй гэж бодоод Тиморын байшин, Даниэлийн байшин хоёр бол зэрэгэлдээ хашааны хоёр байшин. Нэг ёсондоо хөршүүд гэсэн үг. Байшингийн үүдэнд явж чад хаалгыг нь тогссон байгаа. Өглөө эрт байсан. Тийм болохоор байшин бүхэлдээ нам гүн байсан гэж Даниэл ихэндээ боддог. Байшинд уг нь хоёр ихэр дүү, Тиморын хоёр ихэр дүү хүйцэлдэж тоглож байгаа. Эсвэл Тиморын ээж Марина өөрийн эцэг эхтэйгээ буу халаад өглөөний цайгаа ууж байгаа. Яг эд амьдрал өрнөж явах цаг байсан. Даниэл за эдний гэрх өнөдөр арай оройт сэрж байгаа юм билгүй дээ гэж бодоод буцаад алхаж байхдаа Тимор ер нь шүнжэнгөө унтаагүй гэж магадгүй штэ. Тэгвэл хаана ээж болох уу гэж бодсноо. Найзуудаараа уулздаг нэг юм цамхаг байгаа юм л да. Одоо энэ зурагт харуулж байна. Энэ цамхаг руу очиод юу ч гэсэн шалгахчээ гэж бодсон байна. За ингээд Даниэл хүүд цамхаг руу явсан. Одоо энэ аимшигтай гэмт хэргийг нэг бүрчлэн ярихаас өмнө мэдээж уламжлалт ёсоор Тимор гэж яг хэн болох тухай та нар жоохон ойлголт өгье. Тимор Камила Динов энэ үед 16 настай байсан 2004 оны хүү. Ээж болон хоёр ихэр дүү өвөө эмээгийн цугтаа бөөндөө нэгэн уламжлалт энгийн л нэгэн байшинд маш аз жаргалтай хайр дүүрэн гэр бүлд аж түрэн амьдарч байсан. Эдний гэр бүлийг тодорхойлоод хэлэх юм бол нилээн гэрэл гэгээ хайраар дүүрэн гэр бүл гэдэг нэ. Дээрээс нь Тимор бол гэр бүлийнхээ хамгийн ганц бахархалт хүн байсан. Тиморын хувьд маш амбицтай, бас онц сурлагтан, улсын хэмжээнд нилээн дээгүүрт орохоор хэмжээний онц сурлагтай учраас хүүгээрээ маш их бахархсан ийм энгийн нэгэн сайхан гэр бүл байсан ба. Тимор нэг удаа ухаалаг гэдэг телевизийн шоунд оролцоод бусад оролцож байгаа үе тэнгийнхнээсээ илүү өөрийгөө төлөвшсөн ухаалаг гэдгээ одоо телевизийн нэвтрүүлгийн багийнханд баталж харуулж чадсан ч гэсэн харамсалтайгаар уг тэмцээндээ ялж чадаагүй. Тэгээд Тимор энэ тухайгаа хэлэхдээ нэвтрүүлгийн үеэр би дараа жил энэ шоунд иргэн ирж гялалцах болно гэж хэлжсэн. Харамсалтай нь Тимор энэ шоуныхаа дараа жилийг нь үзэж чадаагүй. Тиморын ээж Маринагийн хувьд амьдрал сансныхан зоргоор тиймч амархан байгаагүй гинэ. Учир нь Марина Тиморын аа буюу анхны нөхрөөсөө хүүхдээ баг багт нь салсан. Тиморыг баг багт салсан. Ингээд ганцаараа хүүгээ өсгсөн. Энэ үед Тиморын аав хаана исэн бэ гэхээр Тиморын аав яг энэ үед архины донтолтойгоо тэмцээд өөр газар амьдардаг байсан. Харин Марина хүү Тиморыгоо өсгөхийн тулд уг нь хөрх юм бүхий л чадлаараа хичээж исэн байгаа. Нэг удаа өөрийнхөө хөтөлдөг блог постн дээрээ ингэж бичсэн байгаа. Тимор багын л маш сонин хүүхэд байсан. Нэг уйлахаараа зогсгоо мэдгүй уйлна. Өдөрт 2-3 цагийг зоолттой огт тасралтгүй уйлж өнгөрөөдөг. Энэ байдал нь ойр орчныхныг маань бухимдуулдаг байсан. Бас надгүйгээр ганцаараа хизээч унтдаггүй. Энэ бүхэн надад жаахан ачаал үүсгэх үе байсан. Тэгээд энэ үед нь би Тиморыг зүгээр л орхичдаг байсан гэж бичсэн байдаг. Тэгээ яаж орхидог байсан тухайгаа тайлбарлаж бичихтэй галт тогоонд оруулаад хаалгыг нь цойжлоод орхичдаг гэсэн гинэ. Ингээд Тиморыг тайвшраад өөрөө ээж дээрээ ирээд уучлалт нь тэнд байлгадаг байсан. Инээс өөрөөр ээжгүй хоёрын хооронд тийм ч амар асуудалтай хортой гэмээр харилцаа үүсэж байгаагүй гэж ихэнх үедээ бол эмэгтэй
энэ постн дээр ингэж бичсэн байгаа. Тимур болохоор ууртай, адгуу энэ байдал нь зөвхөн гэртээ байхдаа л илэрдэг байсан гинэ. Жоохон томроод ирэнгүүтээ зурагт, хөргөгч, гих зэрэг гэр ахуйн зарим тогшлуудаа эвдэж хэмгчижсэн удаатай. Харин олон нийтийн газар буюу найз нөхдөдөө ч гэсэн уулзаад сургууль дээр очиороо шал өөр хүн болчдөг. Тэгээ ээж нь блог дээр бас ингэж бичсэн байгаа. Тэрнтэй харилцаа холбоо тогтоох хэцүү. Залах уу, түрэмгий. Гэхдээ энэ хөвгүүдийн хувьд хэвэн байж магадгүй. Тэр 15 нас хүрэхэд л бие даасан болж эхэлсэн. Хинч миний толгой дээр гарахгүй шүү гэж бичсэн байгаа. Энэ нь болохоор яг Тимурт ээж нь зориулж бичсэн блог пост байсан бах гэж үзсэн. Тэгээд яг энэ хэсгийн бичвэр нь болохоор энэ агсан төвчний залуу яагаад ийм болсныг мэдэхгүй байна гэж бичсэн байгаа. Маринагийн эцэг эх ч гэсэн ерөнхийдөө хүүхдүүдийг хүмүүжүүлэхдээ, ялангуяа Маринаг хүмүүжүүлэхдээ өөрийнх нь хувийн орон зай, өөрийнх нь амьдрал руу хөндлөнгөөс огт оролцохгүйгээр хүүхдийг хүмүүжүүлэх нь хамгийн бест шилдэг арга гэж үздэг байсан. Гэтэл Марина яг ямар бодолтой байсан бэ гэдг нь дараа нь бас энэ блог постноос нь тодорхой болсон. Марина энэ блог постн дээр бичихтэй хүмүүс надад баяр үргэж эхэлсэн. Намайг хүүгээ ямар сайхан өсгсөн тухай гайхалтай залуу хүүг бүтээснийг нууц нь яг юу болохыг асуусан. Би хэлэхдээ тэрний амьдралд би бараг хөндлөнгөөс оролцдоггүй байсан. Энэ бол миний хүүхдээ хүмүүжүүлсэн шилдэг аргын нууц ах гэж хэлдэг гэж бичсэн байгаа. Тимурын аав мэдээж хүүтэйгээ бага наснд нь байгаагүй ч гэсэн өсвөр наснд ирэхэд нь аав нь хүүдэрээ үе ирдэг болсон. Аавыгаа ирсэн үед Тимур аавтайгаа хамт өдрөө өнгөрөөдөг байсан бол аав нь буцахдаа Тимурд халаасны мөнгө гээд бас багагүй хэмжээний мөнгө өгдөг байсан гинэ. Гэтэл Тимур харин энэ мөнгөө PC тоглоомын газар очиод үрчигдэг. За тэгээ энэ хэсэгтэр бол манайхны хүүхдүүдийн жоохон лайфстайлтай төстөө мэдрэгдээд байгаа. Тимур нэг тоглохдоо хичнээн цагаар чамаагүй тоглодог. Оройноос өглөө хүртэл тоглох үе нь бүр энгийн үзэгдэл боллоо, хүндэрсэн. Тэгсэн чи энэ тухай найзууд нь хэлэхдээ Тимур интернетээр мөнгө олох гэж хичээж ирсэн юм а гэж хэлсэн байдаг. Учир нь тэр гэр бүлийнхээ санхүү туслахыг хичээж ирсэн гэж найзууд нь Тимурыг өмгөөрсөн байсан. Тэгээд 2014 оны үед ахгүй юу. Тэнгүүд яг энэ үе нь хүүн ингээ песент тоглоомд донтоод ингэсэн үе нь болохоор Марина хэсэг ажилгүй гэртээ суугаад байжсэн үе юм байна. Ажилгүй тэгээд 4 ам бүлтэй гэр бүл мэдээж 2 хөгшний тэтгэврээр амьдарч ирсэн гэсэн үг. 2014 оны төгсгөл хэсэг рүү Марина хэсэг ажилгүй гэртээ суужгаад нэг компанид нягтлан бодогчороо ажилд орсон. Ерөнхийдөө Марина бол нягтлан бодогч мэргэжилтэй гэж манайхан ойлгоод явна шүү. За. Удалгүй тэр компанида нэг залуутай танилцсан, удаачгүй тэгээд жирэмсэн болчихсон. Тёгийн 2 ихэр дүүг нь олсон гэсэн үг. Найз залуутай би жирэмсэн болсон гэдэг үгийг хэлсэн шин мэдээж нөгөө залуу нь бүх харилцаа холбоогоо таслаад алга болчихсон байгаа. Тэгт нь хөөрхийн Марина итгэмж хүүхдүүд гэж мэгээ те араас нь гоншгонож бол тэр залуутай ерөөсөө ахиж зуурлахыг хүсээгүй учраас ерөөсөө ч холбогдоогүй. 14 он гэдэг чинь яг энэ үед Тимур 11 настай байсан. Марина дахиад л яг буцаад хүнд байдалд орчиж байгаа. Уг нь ажилд ороод амьдрал нь дээшлээд сайхан болох нүдэ гэтэл жирэмсэн болоод залуутай хаягдаад дахиад жирэмсэн гэртээ суухаас өөр сонголтгүй болсон. Тэгэхээр мэдээж жирэмсэн эмэгтэйд бол аимшигтай байгаа штэ. За ингээд Марина хүмүүсээс багаар мөнгө зээлсээр хагаад нэг мэдсэн чинь маш их хэмжээний өрөнд орчихсон байсан гэж энэ үеэ өөрөө бичсэн. Энэ үеэ миний амьдралын сорилтын үе байсан гэж тэр блог постн дээр бичсэн. Энэ үедээ миний амжилтын түүх болон амьдрал гэдэг нэртэй энэ блог пост бичдэг пэйж хуудасаа нээж исэн юм байна. Энэ пэйж дээр болохоор үүндээ амьдралынхаа нарийн ширийн болгоныг нэг бүрчлэн маш их детальтайгаар бичвэрээр, видеогоор хуваалцдаг болж эхэлсэн. Ихэр хүүхдүүд нь Тимур буюу Маринагийн том хүүтэй нэг өдөр төрсөн юм байна. Айгу хөөрхөн. Тэгээ эрэгтэй эмэгтэй 2 ихэр хүүхдийг Марина төрүүлсэн. Тимур бол 2 дүүтэй болсондоо маш их баяртай байсан. Харин Маринагийн хувьд төрсний дараах маш хүнд сэтгэл готролд орсон. Төрөө дудаагүй, хямралтай, мөнгөгүй, асуудал ихтэй энэ үедээ нягтлан бодогчийн ажлаа хайсан боловч төдийлөн ажилд авах компани олдоогүй юм байна. За ингээд сэтгэл санаанч муу, амьдралч бүтлгүй байснаас болсон уу? Арх ууж эхэлсэн гинэ. Тэгээд арх ууж байгаа гэдгээ
нөгөө блог постондоо ерөөсөө хинээс ч нууж, хинээс ч ичилгүүгээр хуваалцдаг байсан юм бэлээ. Ажил. Одоо тэгээд энэ ингэсэн байгаа. Нэг удаагийнхаа блог постн дээр ингэж бичсэн байгаа. Ажил, хүүхэд, гэр гэснээ би улмал ганцаардаж байна. Орой бүр ганцаараа удаг болсон гэж бичээд уншигчтайгаа хуваалцаж амтсан байсан. Ажилд орсныхоо дараа би шөнө уугаад өглөө ажилдаа явах маш хэцүү. Өдөржин толгой өвдөг. Тэгсэн ч гэсэн би дахиад л оройн уудаг гэж бичсэнийг харахад бүр Марина архинд нилээн живцэн байсан гэж ойлгож байна. Хөөхөн тэр хоёр хөгшний тэтгэврийн мөнгөөр энэ үед амьдэрсэн хэвээрэл байсан. Учир нь Марина ажил хийсэн ч гэсэн цалин гэх зүйл гэр бүлдээ огт авчирч өгдөггүй байсан байлээ. Яагаад тэгэхээр ерөнхийд уугаад арх авч уугаад таардаг байсан юм шиг болов уу гэж би бодсон. За энэ бүх байдлаас болоод Тиморын имэн одоо Маринагийн ээж нь нилээ хэд удаа нийгмийн халамжийнханд хандж исэн юм байна. За ингээд хандах болгонд нь Марина ууха төр зогсоогоод идэг байсан. Харин тэгж жаад нэг удаа цус харвалт өгөөд эмнэлэгт хүргэгдээд за та одоо үргэлжлүүлж уусаар ах юм бол нэг өдөр үхэн шүү гэдэг үгийг сонссныхоо дараа Марина хүүхдүүдийн төлөө архинаас нэг мөсөн гарч чадсан. За Марина мөнгө олох шин санаа бодож олсон нь онлайнаар астролог, зурхаа хослуулсан хичээл заах багш, дасгалжуулагч болохоор шийдсэн. Энэ сургалтаа Human Design гэд нэрлэлсэн байна. Тэгснэ хүү Тиморыгоо манифестор гэж нэрлсэн. Учир нь тэр бол хүний үгэнд ортгүй ховор төрлийн хүн гэж бичсэн байдаг. Хүн амын 7% нь л манифестор байдаг. Энэ бол онцгой тохиолдол гэж энийг үзэж байгаагаа бичсэн байлээ. Нэг өдөр Марина Тиморыг дүүнрээ хараад байж байгаа ч гэд хүүгээсээ гуйхад хүүн чадахгүй гэж хэлээд ээжтэйгээ маргалдаад маш их ууралж хашигдсан байгаа. Нэгэ ч гэсэн Марина нөгөө блог постн дээр пэйж дээр биччихсэн байсан юм байлээ. Тэгээ энэ үед Тимор яг яасан бэ гэхээр магадгүй арх уудаг, тамхи татдаг, дэмий тэндэг юм хүүхдүүдтэй нийлээд тэрнээсээ болоод буруу зам руу яг хазаач эхэлж исэн үе юм байна л да. Тэгээд тэр үед хамт арх ууж исэн найзууд нь энэ хэргийн дараа мэдээлэл өгөхдөө Тимор ууж байхдаа амьдралаас залхсан тухайга байн гардаг болсон. Гэр бүлээ ч гэсэн би үхмээрэн тэгээд гэр бүлээ ч гэсэн аваад үхмээрэн гэдэг байсан. Тэгээ бид нар болохоор чи ямар тэнэг юм ярьдсан бэ? Наа чи хөвгчлөлтөө ерөөсөө биш байх гэж хэлээд өнгөрдөг байсан гэдгээ дараа нь мэдүүлэхдээ хэлсэн. 2019 оны 8 дугаар сарын 19-ны өглөө тэрний гэр бүлд яг чухам юу болсон тухай нөгөө хэрэгийнхэн тарсан өглөөрөө бүгдээ буцаад очицгаая. Тимор шүнжэнгөө явж агаад өглөө үрээр гэртээ орж ирсэн. Байшин бүхэлдээ намгүм гэр бүлийнх нь гүн нойронд автсан цаг байсан. Тимор угаалгын өрөөнд угаалгын машин төшүүлээд тавьчихсан байсан. Энэ зурганд харагдаж байгаа сүхийг барьж аваад ээжийнхээ унтж байгаа өрөө рүү явлаа. Өрөөнд ороод за манайхаа эндээс гэмт хэрэг маш хэрцгий байх учраас деталь бас ихтэй учраас сэтгэл санаагаа бэлдээд сонсоорой гэж юу ч гэсэн сануулж хэлээ. Өрөөнд ороход зурган дээр харагдаж байгаачлан 2 ор байсан. Нэг орон дээр нь эхрүүд, нэг орон дээр нь ээж нь унтдаг байсан. Тимор ойртож очиод эхэр дүүнараа ямар ч эргэлзээгүйгээр сүхээрээ цавчиж эхэлсэн. Сүхний эртээ хэсгээр цавцсан болохоор хүүхдүүд маш хурдан тарчлаагүй гэсэн баг гэж дүгнсэн байсан. Чимээнд нь ээж Маринаас ирсэн ч Тимор ээжигээ ямар нэг хариу үйлдэл үзүүлэхээс өмнө толгоор нь сүхээд зоогоод газар дээр нь хөнөөсөн. Дараагийн өрөө рүү очихоор сүхээ сугалж аваад эргэхт нь өөдөөс нь өвөө нь ороод ирсэн. Учир нь өвөө эмээ хоёр нь энэ чимээнээр сэрсэн бололтой байсан гинэ. Тэгээд өвөө нь яг орж ирсэн байх гэж байгаа. Тимор сүхнийхаа эртээ хэсгээр өвөөгийнхөө яг гавлын ясан дунд нь үхлийн цохилт хийсэн. Тэгэл өвөө нь яг цусан цадраад үхэтгийн унсан бах гэж гэмтэргийн профайлер хүмүүс байдаг штэ. Тэд нар хэргийн газарт хийсэн дүн шинжилгээний дараа яг энэ миний ярьж байгаа гэмтэргийн деталуудыг зураглалыг нэг бүрчлэн гаргасан шүү. За ингээд өвөө нь унаад өгсөн цаад өрөөнд имийн өрөөнийх нь хаалганы онгорхой хөгшин настай хөл мутай хүн орон дээр орилоод уйлаад хашгирч эхэлсэн байгаа. Яг энэ үед Тимор өвөөгийнхөө толгоноос тэр сүхээ эмээгийнхээ нүдэн дээр өвөөгийнхөө толгоноос сүхээ сугалж аваад өөдөөс нь алхаж эхэлсэн. Тэр эмээд ямар аимшигтай мэдрэмж төрсөн бол эмээгээ толгоонд нь үхлийн цавчилтыг хийж орон дээр нь хөнөөж орхисон. Ингээд гэмтэрэг үйлдсэн гэмтэргийн зэвсэг болох сүхээ яг байсан газарт нь аваачиж төшүүлж тавиад найз руу залгасан байна. Найз нь уцаа аваагүй учраас
нөгөө хэргийн ихэнд ярьсан voice message-ийг үлдээсэн. Энэ voice message-ндээ юу хийснээ тайлбарлаад би энийг хийхийг хүзээж хүсээгүй, энийг хийхийг төлөвлөж байгаагүй гэдгийг хэлсэн байсан. Хамгийн гол нь ялангуяа би эмөө хоёроо хизээж хөнөх бодлого байсан гэдгийг хэлсэн байсан. Яг энэ мессежийг явуулсныхаа дараа Тимур найзуудтайгаа очдог тэр өндөр цамхагийн дэшээ авирж гараад дээрэс нь өндрөөс унаж нас орсон байсан. Нөгөө Даниэл гээд найз нь цамхаг руу явж шалах гад явсан штэ. Тэр ерөөсө Тимурыг нас орсны дараах очсон болж таарсан. Даниэлийг цамхагийн доор очиход цогцсны үлдэгдлүүд эн тэндгүү тасраа цацарсан байсан гинэ. Яагаад гэсэн бэ гэхээр Тимур цамхагийн дээрээс унахдаа тэр төмрөнд цогогдож, цавчигдаж тасарсан байх гэж хэлээ. Яагаад гэвэл энэ хэрэг бүх зүйл болсны дараа Тимурын аав нь ирээд хүүгийнхаа цогцыг гээгүй заяа. Оргоос цоглуулсан байсан цогцсны үлдэгдлүүдийг аваад өөрийнхөө амьдардаг хотод нөгөө гэр бүлийн харамсалтайгаар алагдсан гэр бүлийнхнээс нь тусад нь оршуулах хэрэгтэй болсон учраас тэгж авч ганцаараа ингэ оршуулсан гэсэн байсан. За харин Тимурыг ингээд цамхаг руу явж явах үед нь ард юу болж исэн бэ гэхээр хөршин эмээгийнх нь ойрлож уйлах чимээг сонссон учраас шалхахаар орж ирэхэд яг үүдээр орж ирээл яг өвөөгийнх нь цогц өөдөөс нь ингээд маш их цус, шалаар нэг цус, ханаар нэг цус цацарсан үсэрсэн те урсан ийм байдалтай байхад нь орж ирээд цаашаа юу усныг явж шалгалгүйгээр шууд цагдаа дуудсан байгаа. Тэгээд Тимур тэндээс үсрээд унсан, нас орсон, үгсэн те. Тэгэхэд Даниэл хүү яг тэнд очиж найзхан цогцыг олж таарсан. За тэгээд ийм амар харамсалтай юм тэрэг болсон. Ямар ч хэлсэн бусад хохирогч нарыг бол тэр Патрик тосхоныхон хариуцаж авч бүгдийг нь газар ингэж зэрэгцүүлж байрлуулж оршуулсан гинэ. Тэгээд сэтгэл судлаачид яг уу энэ хэрэг дээр маш олон янзын таамаг онолуудыг дэвшүүлсэн. Тэгээд энээс та нарт гурвыг нь дурдж өгье. Нэгдүгээрт Тимур эхрүүдийг өөрийнхөө өрсөлдөгч гэж харсан баг. Ээжийнхээ хайр халамжийг булаацалсан гэсэн үг гэж үгүйсгэгдчихлээ юм л да. Яагаад гэвэл Тимур хоёр эхэр дүүтэй болсондоо маш их баяртай байсан гэдгийг нь ер нь ээж нь блог постонд бичсэн байсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хоёрдугаарт нь Тимур онцлогдоогүй өвчтөй байсан байж магадгүй. Цэтгэцийн ямар нэг асуудалтай тэгээ тэрнтэйгээ тэмцэж агаад ялагдсан гэдэг дүгнэлтийг гаргаж ирсэн. Онлыг таамгийг гэсэн үг. За энтэй бол би магадгүй санал нийлж байна. Дээрээс нь одоо тэр өөрийнх нь амьдарч байгаа амьдралдаа тийм амар сэтгэл хангалуун биш хүүхэд байсан юм байлээ. Их ядуу амьдралаа голдог. Тэ ээжигээ голдог ч юм уу юм байсан гэж надад бол санагдсан. Дээрээс нь өөрөө маш амбицтай гэсэн шүү дээ, тэ. Тэгэхээр яг гэр бүлээ голдог байсан байх. Тэгээ энэс болоод ийм тэнэг алхмыг хийсэн бах гэж бодож байна. Энэтэй ер нь жоохон санал нийлж байгаа нэг юм 40% ч юм уу, тэ. За 3 дугаарт гэр бүлийн дотоод асуудал болсон, хэрүүл маргаан болсон бах гэж хэлээд тэрэндээ бухимдаад тухайн өдөр цочмог гинтийн сэтгц хямралд ороод гин тэр үйлцэн гэж үтсэн байна лээ. Зурган дээр харагдаж байгаа бол эдний гэр бүлийн амьдардаг байсан байшин шүү дээ, тийм ээ. Цагдаа нар битүүмжилсэн яг тэр үеэс одоо болтол хинч тэр байшин руу зүрхэлж нэвтрээгүй. Хөршүүд нь ч гэсэн тэр хэсгээсээ нүүж эхэлсгээс юм бэлээ. Байшин ингээ харахаар хизээ нэгэн цагт нэгэн ингээ аз жаргалтай энгийн л те тайван амьдарч исэн гэр бүлийн амьдарч исэн байшин гэдэг энэ зургийг харахаар сэтгэлд ягаад ч юм нэг юм гонигтай өр төмөр ч юм шиг би ийм амар сэтгэл хөдлөлтөй ярих юм бах та өгн тэгж боддог шүү дээ. Ямар ч гэсэн зүгээр энэ байшин ингээ харахаар сэтгэл бол үнэхээр өвдөж जैन. Өөрхий энэ Марина эмэгтэйгийн хувьд болохоор амьдрах гээд тэмцээд лээсэн байгаа хгүй юу? Тэмцээл лээсэн. Тэ нэгэнт ингээд архинд орсон хүмүүс яаж доройтож үхэн үхтлээ уудгийг бид нар зөндөө гудамд харж байгаа штэ Монголд. Тэгж яагаад энэ эмэгтэй тэгж яваагүй. Архинд орох нь орсон гэхдээ гарч чадсан байна гэдэг чинь тэр хүний сэтгэл төдий чиний амьдрахыг хүсэж исэн гэж би л ойлгож байна. Тэгээд хүүхдүүдийн төлөө уг нь хөрх юм амбиц хөөгөөл карьер хөөгөөл ингэсэн ч гэсэн харамсалтайгаар энд хүрэхэд ингээд дуусна бол надад маш харамсалтай аимшигтай санагдлаа. Дээрээс нь хүн ч гэсэндээ ээжийнхаа хичээж байгааг нь ойлгоод нэрээ Тимур ингэсэн байсан. Нөгөө гэртэн цагдаа нар ирээд нэршлэг шалгалт хийгээ явж исэн чинь Тимурын бичсэн нэг бичвэрийг олсон байгаа. Тэгээд тэр бичвэр дээрээ намайг өгчвөл ээж минь надгүйгээр зовж шанална. Би үүнийг төвчгүй. Харин ихэр дүү нараа өнчин үлдээж чадахгүй гэх утга бүхий зүйлсийг бичсэн байсан юм байна. Тэгээд сэтгэл судлаачид тэгээд яг энэ бичвэрээс нь үндэслээд тэр таамгуудыг дэвшүүлсэн юм байлээ шүү. За тэгээд өнөөдрийн маш аимшигтай, маш харамсалтай гэм тэргийн төгрөг дуусж байна. Тэгээд өнөөдрийнхөө болсон явдлын дугаарыг энэ хүртэл сонссон. Чамд маш их баярлалаа. Одоо баярлалаа гэх үү юу гэх үү. За ямар ч байсан тэгээд subscribe дараад, like дараад, хонхоо идэвхжүүлээрэ дараагийнхаа бичлэгээр бүгдээрээ хамтдаа
уулзцгаая. Баяртай.